Засгийн газрын хэрэглэх газрын орон нутгийн удирдлага зохицуулалтын газар хяналт шалгалт дотоод аудитын газраас хамтраад Дэлхийн банкны нийгмийн их хариуцлага төслийн дэмжлэгтэйгээр бид нэр аймгийн нийслэлийн засаг дарга нарын сургалтыг анх удаа ингэж зохион байгуулж байгаа. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид тэр дундаа удирдах ажилтнууд бол байнгын мэдлэг боловсролоо дээшлүүлж сурч хөгжиж байх ёстой. Тэр дундаа аймгийн засаг дарга, аймгийн нийслэлийн засаг даргын орлогч гэдэг ажил бол өөрөө аймаг орон нутгийн аль бас хүнд хэцүү зовлонтой энэ ажлуудад дандаа ажлын хэсэг хороо зөвлөл ахалж оролцдог. Бас нэг хамгийн хүнд хэцүү ажлуудыг л хийж авдаг ийм ажил л да. Тэгэхээр энэ албыг хашиж байгаа хүмүүсээ нэг цуглуулад төрийн албан хаагч, төрийн удирдах ажилтны хувьд мэдэх ёстой зүйлүүдээр нь бас нэг сургалт явуулчих. За дээрээс нь нийгмийн их хариуцлага гэдэг шинэ ойлголт байгаа юм. Энэ бол өөрөө олон нийтийн оролцоо. Аливаа төрийн болон эрх баригчдын гаргаж байгаа энэ шийдвэрт олон нийтийн оролцоо, ард иргэдийн санал бодлыг тусгах энэ үйл явц. Эргээд энэ үйл явцад оролцсон хүмүүс маань бас өөрсдөө тодорхой хариуцлага хүлээдэг байх. Энэ гарч байгаа шийдвэр нь үнэхээр энэ ард иргэдийн ашиг сонирхолд нийцсэн ийм шийдвэр байх тухай ийм ойлголт юм л да. Тэгэхээр бид Монгол улсын хувьд харьцангуй шинэ ойлголт. Гэхдээ Монгол улсад 10-аад аймагтын төсөл маань хэрэгжээд нэлээд бас амжилттай явж байгаа. Тэгэхээр энэ төслийн хүрээнд зөвхөн сургалт зохион байгуулж байгаа учраас бас нийгмийн их хариуцлагын тухай энэ ойлголтуудыг өгье. Засгийн газрын эрх газрын зүгээс бол 21 аймгийг бүгдийг хамруулаач гэсэн хүсэлтийг Дэлхийн банкнд тавьсан. Тэгэхээр энэ сэдвийг бас сургалтанд багтаасан ийм арга хэмжээ болж байгаа. Тэгээд манай сургалтанд оролцож байгаа хүмүүс маань бас сэтгэл өндөр байна. Мэдэх гэсэн, асууж тодруулах гэсэн зүйлүүдээ бас нэлээд асууж авлаа гэж ярьж байна. Энэ сургалт маань цаашаа үргэлжлээд явахаар бол төрийн албан хаагчийн манлайлалын тухай асуудлыг бид ярих гэж бодож байна. За төрийн шинээр гарсан хууль тогтоомжуудтай холбоотой асуудлуудыг бас хууль зүйн дотоод хэргийн яамны төлөөллийг авчирч яриулъя гэж бодож байгаа. Үндэсний хөгжлийн газраас ирж хүмүүс ирж бас энэ дээр ярина. Ямар ч байсан бид бол энэ сургалтын өмнө бол томоохон зорилго тавьсан. Тэгээд аймаг орон нутгийн ажил болгонд оролцоод явдаг энэ орлогч нараа бас нэг 2 хоногийн хугацаанд бас шинэ мэдлэг мэдээлэл сэнгэлээд явъя гэсэн зорилготой хүрнэ гэж бодож байна.